Эзний ивэл дүрнүү улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн нэгэн шинэхэн дугаар эхэлж байна. Та амьдралынхаа нэг өдрийг яаж дуусгадаг вэ? Ямар нэг тогтсон зуршил хөвшил байдаг л гэж таараа. Зарим маань гэрээ цэвэрлдэг байх. Яг хөө маргааш өглөөс ирэхэд цэвэрхэн цэмцгэр сайхан гэр орон өдөө согтвол сайхан штэ. Тэгээд бяцхан хошигнол нэмээд хөөх. Ингээд урч нь манад хэн ирээд гэрийн сайхан цэвэр болгочдөг байна гэж сэтгэлдээ шивнээд талархан айдуу өргөж өглөөг эхлүүлж болно. Харин зарим маань тухайн өдрийнхөө таатай бас тааламжгүй зүйлийнхаа тухай цэгнэж, сайн сайхан зүйлдээ талархаж, баярлаж, харин саармуу зүйлээсээ сургамж авч, цаашид аль болох давтаж хийхгүй, энэ бүх таагүй зүйл дахин битгий болоосой гэж бодож төсөөлж, өнөө муу муухайгаа сэтгэлээсээ чөлөөлөн явуулахын тулд өдрийн тэмдэглэл хөтэлдэг байж болно. Хөтлөгч миний хувьд дуу хөгжмөөс жаахан хол хүн л дээ. Тиймдээч тэр үдэш орой дуу хуур болоод байдаггүй. Гэхдээ урд шин нэг сайхан магтаалын дуу сонсоод дагаад аялсан чинь сэтгэлийн хамаг буртаг угаагдсан юм шиг шөнөн сайхан амарлаа. Мэдээж энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчилэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр боротойч болзоондоо гэдэг шиг амьдралын ямар ч өдрүүдийг бид өөрсдийнхөө химнэл зуршлаар тэдгээр өдрүүдийг угтан авч бас үдэн мордуулах энхэн чөлөөндөө Бурхны үгтэй хамт байна гэдэг өөрөө сахилах бат гэлтэй. Заримдаа үнэхээр баяр хөөртэйгээр Библиэд илгээд өнөөдөр Бурхан юу гэж хэлэх гэж байгаа бол гэж догтлон яардаг өдрүүд гэж байхад заримдаа үнэхээр өөрийгөө албадан байж Библиэд илгэх үеүүд ч гэж байх юм. Аль аль нь хүний амьдралд байх л нөхцлүүд шүү. Тийм болохоор би л муудаа, би л гэж өөрийгөө буруутгалгүйгээр эзний юу гэж хэлж байгаад л анхаарлаа хандуулцгаая. Эцээ эцэст тэр өөрөө тариачин шүү дээ. Мэдээж үгийг хэрхэн хүлээн авах зүрх сэтгэлийн хөрс чухалч гэлээ. Бурхан бол энгүү нэгэн тариачин биш. Харин игэлгүй, хосгүй нэгэн учраас хөрс ямар байгааг тэр мэдээд үрээ засаж, соёолж байгаа тэр бяцхан эмзэгхийн төрөг хэрхэн арчилж тордохдоо үнэхэрийн гаргууд сайн мэддэг нэгэн. Бурхан бол энгүү нэгэн тариачин биш. Харин игэлгүй, хосгүй нэгэн учраас хөрс ямар байгааг мэдээд үрээ засаж, бас соёолж байгаа тэр бяцхан эмзэгхэн төрөг хэрхэн арчилж тордохоо тэр өөрөө дэндүү сайн мэднэ. Тийм болохоор Бурхан минь ээ, миний зүрх сэтгэл санаа гэж нэг иймэрхүү л байна. Гэхдээ та мэдж байгаа болохоор таны үгээр үндийж босхоор бид ирлээ гэсэн залбирлыг сэтгэлдээ дээгээд хамтдаа Библийг уншицгаая. Дуулал 58 дугаар бүлэг. Бурхтаа, та нар үнэхээр чихч шудраг ярьдаг уу? Хүний хүүгүүдээ та нар шударгаар шүүдэг үү? Үгүй ээ, та нар зүрхэндээ гэмт хэргийг үйлддэг. Гарынхаа хүчирхийллийг та нар газар дэлхий дээр жинэлдэг. Буруутууд ихийнхээ хөвлийнээс эхлэн алдуурсан байдаг. Төрлөхөөсөө төөрөлдсөн тэд худал ярддаг. Тэдэнд могоон хортой адил хор бий. Тэд чихээ бүглөх дүлий наж могоотой адил тул тарин холбогч шившлэгчийнхээ дуу хоолойг сонсохгүй. Бурхан аман доторх шүдийг нь хуглаач. Эзэн залуу арслангийн арааг хэмхлээч. Урсаж буй ус шиг тэд зайлаг. Сумаа хөвчлөх үед нь тас хуглаач. Задран сарндаг эмгэн хумс шиг үгүй болгооч. Нарыг хизээч үзээгүй зулбтас шиг болгооч. Тогоонууд тань өргөст бутыг мэдрэхээс өмнө тэрээр ногооныг нь шатсныг нь хуй салхиар хамах болтугай. Өшөө авалтыг хараад зөвтөн баярлана. Буруутын цуснд тэрээр хөлөө угаана. Зөвхт нэгэнд нь шагнал байна.
шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна гэж хүмүүс хэлнэ. Дуулал 59-р бүлэг. Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь чөлөөлөөч. Миний эсрэг босогчдоос намайг холдуулаач. Ёс босыг үйлдэгчдээс намайг чөлөөлөөч. Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач. Гэмт үйлдэл эсвэл нүгэл би хийгээгүй атал харагтун эзэн тэд амийг минь отож байна. Хүчит хүмүүс миний эсрэг цугларч байна. Хилэнц байхгүй атал тэд гүүн ирж байрлалаа эзэлж байна. Надтай уулзахаар босооч, хараач. Түг түмдийн Бурхан эзэн, Израилийн Бурхан. Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч. Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг бүү өршөөгөөч. Тэд үдшээр эргэж ирээд нохой мэт гинэж хотыг тойрон явна. Амнаасаа урсгаж буй юмыг нь хараач. Уруул дээр нь илд байна. Хэн сонсох юм бэ гэж хэлвч эзэн та тэднийг шоолж инээн. Бүх үндэстнийг тохуурхна. Хүч чадал минь ээ, таныг би харах болно. Учир нь Бурхан миний бат цайз. Бурхан минь инрэл хайраараа намайг ухтан авна. Бурхан минь надад дайснуудаа харахыг зөвшөөрнө. Тэднийг бүү алаач, эстэгвээс хүмүүс минь мартна. Бидний бамбай эзэн хүч чадлаараа тэднийг тарааж дорд болгооч. Уруулынх нь үгс тэдний амны нүгэл. Өөрсдийн хилдэг хараал, худлаар, бардамнал дотроо тэд өргөтүүлдэг. Уур хилэнгээрээ сүнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сүнөөгөөч. Яаковын Бурхан захирдаг гэдгийг дэлхийн хязгаар хүртэл мэдэх болно. Тэд үдшээр эргэж ирээд нохоо мэт гинэж хотыг тойрон явна. Идэх юм эрен тэнүүчилж, цадаагүй бол шүнжин архирдаг. Харин би хүч чадлыг тань дуулна. Өглөөгөр хайр инэрлийг тань баяр хөөртэйгээр дуулна. Учир нь та зовлон шаналлын минь өдөр, миний бат цайз. Хорогдох газар минь байсаар ирсэн. Хүч чадал минь ээ, би таныг магтан дуулна. Учир нь Бурхан бол миний бат цайз. Надад инрэл хайраа үзүүлдэг Бурхан. Дуулал 60-р бүлэг. Бурхан, та биднээс татгалзжээ. Та биднийг цохиж хилгэнжээ. Одоо бидэн рүү эргээч. Газрыг доргиож та цуулжээ. Гавыг нь бүглөөч. Газар чичирч байна. Ард түмэндээ та бэрхийг үзүүлж, говьлдаг дарсыг бидэнд дуулгажээ. Үнний төлөө өргүүлэхээр та өөрөөс нь эмээдэг хүмүүст тугийг өгсөн. Таны хайртууд чөлөөлөгдөхийн тулд баруун мутраараа аварч бидэнд хариулаач. Бурхан ариун газартаа айлтгахдаа би ихэд баярлана. Би Шихемийг хувааж, би Сукатын хүндийг хэмжинэ. Гилеад минийх, Манасеч минийх, Ифраимч миний толгойн дуулга. Юда бол очирт таяг минь. Моб миний угаалгын сав. Идом дээр би гутлаа шиднэ. Филистийн дээгүүр би ялгууснаар хашгирна гэв. Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ? Хэн намайг Идом руу хөтлөх вэ? Өө Бурхан, та өөрөө биднээс татгалцсан гэж үү? Өө Бурхан, та манай зэрэгтэй хамт давшихгүй гэж үү? Өстний эсрэг бидэнд туслаач. Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм. Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг минь гიშгэлэгч нь тэр билээ. Дуулал 61-р бүлэг. Хашгирахыг минь сонсооч Бурхан. Залбиралт минь чих тавиач. Зүрхээ цөхрөнд оройтход газар дэлхийн хязгаараас би таныг дуудаж байна. Надаас өндөр хад руу намайг хөтлөн гаргаач. Учир нь та надад хорогдох газар, дайсны урдах бат бих цамхаг билээ. Би майханд тань мөнхөд амьдрахсан. Таны жигүүрийн сүүдэр доор хорогдохсон. Бурхан, та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээстэй нэмэгчдийн өвийг та надад өгсөн. Та хааны өдрүүд дээр өдрүүд нэмж, он жилүүдийг нь үеийн үед үргэлжлүүлэх болтугай. Тэрээр Бурхны өмнө мөнхөд амьдрна. Түүнийг хамгаалуулахаар инрэл хайр ба үннийг томилооч. Тийхүү би өдөр өдрөөр ам өчгөө биелүүлнэ.
Таны нэрийг би мөнхөд магтан дуулна. Амен. Эзний үг үнэхээр сэтгэлийн хөрсөнд буугаад хэрхэн ургаж, үржимс, ургацаа өгөхийг тариачин болох Бурхан л хамгийн сайн мэднэ. Тийм болохоор би ургуулж чадсангүй, би усалж тордсонгүй гэж зовлгүйгээр харин тууштайгаар үгийг хүртэгчд, үгийг хүлээн авагчд байхад л эхний ээлжинд анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр бидний хамтдаа уншсан дуулал номын 60 дугаар бүлэгт ийм ишлэл байсан. Өстний эсрэг бидэнд туслаач, учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм. Яг л энэ ишлэл дээр гардаг шиг хүн өөрөө Бурхны үгийг уншаад, өөрөө ойлгоод, хэний ч тусламжгүйгээр тунгаан бодоод, өөртөө шийдвэр гаргаад, өөрийнхөө тэр амьдралд гавганцаархнаа үгийн үр жимсийг ургуулад явж чадах юм бол эцээст Бурхан байгаад яах юм бэ? Өөрөө бүхнийг чадчихж, мэдчихэж байхад Бурханы хэрэг тус дэм гэж юу байна? Харин бид хүч чадлын хувьд мөхөсгөн дорой учраас заримдаа бүр уг үнэхээр илэрхий тодорхойгоор ятгаад синхруулээд байхад, замыг мань чиглүүлэн заагаад байхад бид сэтгэл хөдлөлтөө уягдаад, тушигдаад, төдийлөн ойлгож сэхэрч чаддаггүй. Тийм болохоор л Бурхан бидэнд хэрэгтэй. Амен уу? Өстнүүдийг маань гიშгэлэгч нь тэр билээ гэдэгчлэн бидний дайсан ер нь хин юм бэ? Хэн бидний өстөн юм бэ? Мөн л өнөөдрийн уншсан 59-р бүлэгт Бурхан минь намайг дайснуудаас минь чөлөөлөөч. Миний эсрэг босовчдоос намайг холдуулаач. Ёс бусыг үлдэгчдээс намайг чөлөөлөөч. Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач гэж Давид хаан дуулсан байна. Ёс бусыг үлдэгчд бол бидний дайсан буюу өстөн гэдгийг Давид хаан өөрийнхөө тодорхойлж. Давид хаан дайснаа өөрөөс нь хол байлгахыг Бурханаас хүссэн. Мэдээж хэрэг зөв хүний эргэн тойронд сайн хүмүүс байх нь олон л доо. Учир нь ёс бусыг үйлдэх дуртай хүмүүс зөв зүйл хийхийг үзэн ядцгаадаг болохоор. Тэгэхээр хамтдаа дайсан гэж хэн болохыг, ялангуяа энхийн цагт хэн бидний өстөн болохыг ярихаасаа өмнө бидний хөрш гэж хэн юм бэ гэж нэгэн дагалдагч нь Есүсээс асуусан байдаг юм. Тэгэхээр энэ асуултанд Есүс юу гэж хариулсныг хамтдаа харцгаая. Лук номын 10 дугаар бүлгээс би танд уншиж өгье. Нэгэн хүн Иерусалимаас Ерихо орохоор явж байх замдаа дээрэмчдийн гарт өртжээ. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод одож. Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад түүнийг хармагцаа дэрэгдүүр нь өнгөрөөд явчихав. Түүнчлэн нэг лев хүн мөн тэнд үрчирээд түүнийг хармагцаа дэрэгдүүр нь өнгөрөөд явчихавч. Харин түүгээр явж исэн нэгэн самар хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг хараад өрөвдөн түүн дээр ирж шарханд нь тос дарс асгаж боогоод унаан дээрээ тэгнэн дэм буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарч. Маргааш тэр 2 динар авч буудлын эзэнд өгөөд түүнийг асарч байгаарэ. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье гэжээ. Энэ гурвын хинэн дээрэмчдийн гарт орсон тэр хүний хурж болсон гэж чи бодож байна гэхэд тэр түүнд инэрлийг үйлдсэн нэг нь гэв. Есүс түүнд явж үүний адил үлдэгтэн гэжээ. Есүс маш тодорхойгоор хэлсэн. Гэхдээ хөөх юм нь бусдад тонуулж зодуулсан тэр хүнд туслаагүй эхний 2 хүн нь өстөн дайсан болох уу? Шархаа ангааж эрүүл болж авчхаад Ерихо орох замаар байнга явдаг өнөөх тахилж лев 2-ыг амдаж барьж аваад ялах суухан зүг үү? Эсвэл журмын хідэн нөхдөө дагуулж ирээд өөрийг нь тонож дээрэмдсэн тэгээд бүр нүцгэлж зодсон өнөө муу танхаа этгээдүүдтэй нэгийгэн үзэж нэхий дэлээ уралцаж зодтолдож хариугаа авах байсан уу? Бэртэж гимтсэн тэр хүний цаашдын үйл хөдлөлийн тухай Библи дахин үргэлжлүүлж Есүс дахин сөхөж яриагүй юм. Жухамдаа инэрлийг үзүүлж бусаддаа дэмтэй байхыг л Бурхан биднээс ямар их хүсэж хүлээж байдгийг энэ сургаалт бүлгэрээр дамжуулан эзэн бидэнд хандан ятган хэлсэн. Хүн амьдралынхаа өдөр хоног бүрийг туулж яваа замнал болгоно хэрэг ивэл гэж бодож тооцдог вэ? Мэдээж хэрэг сайн сайхан учрал тохиолоо Бурхны ивэл ерөөл гэж бодож талархах нь зөвхөн хэрэг. Харин хүнд хэцүү. Бусдад тоочж уудлахын эцгүй гунигт дурсамж таагүй үйл явдлаач гэсэн хэрхэн ивэл гэж бодож талархах вэ? Энэ яг л дайсандаан хормог санахаас илүү
холхон байлгаж өгөхийг хүсэх Давидын залбиралтай адилхан санагдчихлаа. Давид хааны хайр татам чанар нь бидний өнөөдрийн уншсан дуулал номын 59-р бүлэг дээр бэлхнээ харагдаж байна. Тэр дайсныхаа гутамшигт ялагдал, мөхөл сүвэрлийг гуйж болох. Эсвэл тэднийг ялан дийлэх цэргийн хүч, стратеги, арга ухаан, амжилт, ялалтыг авчирдаг тэрхүү азтай учрал тохиолыг Бурханаас гуйж болох байсан уу гэвэл тийм ээ, болох байсан. Гэхдээ хүний гараар, хүний ухаанаар бүтчихэж, биелчихэж болох зүйл үсттэй дуустдаг. Дурсамж дурдтгал төдий болоод үлдэхийг Давид хаан мэдж байсан. Тийм болохоор Бурханаас тусламж ирж ялалт бас ялагдлыг Бурхан дүргэхийн чухлыг Давид хаан дэндүү сайн мэддэг байсан юм. Яг үнэндээ Библийн түүхийн шаштад номуудаас харах юм бол Давид хаан ямар дайсныхаа мөхөл сүврэлд нь баярлаж баяссан юм бэ? Атаархал шунхаа зангаасаа болж ам голыг нь мушгиж байсан Саул хаан л гэхэд 12 жилийн туршид Давидын араас мөр даран гизэгнийхэн хөөж байсан. Дайсан нь болохоор цаг хугацаа асар их гутамшигт үйлдэлийг Саул хаан өөрийн гараар Давидэд үйлдсэн. Давид түүнийг дайснаа гэж бодож төсөөлж хормог үйлдүүлэхээр Бурханд залбирч болох өч төчнөөн хүнд хэцүүг амсаж туулсан. Гэхдээ эцсийн эцэст Саул хааныг тэнгэрт хальсан гэдгийг дуулаад Давид хаан үнэхэрийн их шаналж гашуутсан байдаг. Тэр дайсныхаа хиндэнч, юундч баярлаагүй. Энэ мөн чанар нь Бурханд маш их таалагдсан баг. Ямар ч хэцүү зовлон бэрхшээлийн өмнө барьц алдалгүйгээр Бурхандаа л түшгэлэх нь зөвөө гэж бодож итгэдэг энэ бурханлаг чанар нь Бурханы сэтгэлийн буюу хүслийнхэн дагуухтай зэрэгцэж байж. Тийм болохоор л Бурхан Давидыг миний зүрх сэтгэлийн дагуу хүн гэж айлтсан баг. Тэгэхээр инхийн энэ цагт хүмүүс ямар л сүйдтэй хор хөнөөлийг хийгээч. Учрах саад бэрхшээл өөрийнхөө дорой чанартай тулж тэмцэлтэх нь л магадгүй энэ цагт дайны энтэй болоод ах шиг байна. Миний өөрийн буруу муу зуршил, болчимгүй түргэн хэл яриа, буруу мууд заримдаа яардаг хүл гармаан л угтаа миний дайсан болж надтай би тэдэнтэй тэмцэлтэхэд хүрээд байна. Тийм болохоор Бурхны хүн Давид шиг хамтдаа залбирцгаая. Хашгирахыг минь сонсооч Бурхан, залбиралд минь чих тавиач. Зүрхээ цөхрөн дороотход газар дэлхийн хязгаараас би таныг дуудаж байна. Надаас өндөр хад руу намайг хөтлөн дагуулаач. Учир нь та надад хорогдох газар, дайсны урдах бат бих цай зүлээ. Эзэн миний дайсан бол мах биеэс бүтсэн хүн биш. Харин миний дотор байдаг мөхс төрөө чанарууд. Хуучин хүний маань хорон муу зуршлууд л байна. Гутранг бодол, сөрөг сэтгэл, танд найдаж чаддаггүй итгэлгүй байдал, бусдын сайн сайхныг олж хардаггүй сохор байдал, бардамнан сайрахдаг атаархуу зан чанарыг л надаас та хол байлгаж өгөөч. Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг маань гიშгэлэгч нь та билээ. Эзэн таньдаа дайсан этгээдүүдээ өргөж, ялгуусан ялалтыг танаас хүсэмжилж, их эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.